дэлхийн бусад улсад дээр харьцуулахад бол манай хөрөнгөний цэцэлийн бонны маркет маань бол харьцангуй ингээд хөгжил багтаа явж байна. За тэгэхээр ягаад тэгэхээр одоо харьцангуй одоо нөгөө хадгаламж маань илүү найдвартай гэдэг байдлаар явчаад байна. За нөгөө талаасаа гэх юм бол одоо сайн аж ахуйн нэгж байгууллагууд маань одоо топ 100 ч юм уу те ингээд жишээ аваад үзэхэд бол бонд гаргалт нь бол харьцангуй тийм идэвхтэй биш байна. За тэгэхээр энэ идэвхийг нэмэгдүүлье гэж энэ санаачлага гаргаж байгаа нь асар чухал. За ягаад тэгэхээр хөрөнгө оруулагч нарын хувьд жишээлбэл ингээд бараг гэрлэг болгон ингээд хадгаламжтай те за нөгөө талаасаа гэх юм бол аж ахуйн нэгж байгууллагууд за сангууд ч юм уу ингээд орж ирэх юм сонирхол байгаад. Тэгэхээр эрсдэл багтаа бүтээгдэхүүн өөрийн зах зээлдээ байж одоо бүтээгдэхүүн маань гарч ирээд эрсдэл багтаа бижиж худалдаа авагч нар маань дахиад орж ирэх боломжтой гэсэн. За тэгэхээр зөвхөн дотоодын гэхээс хязгаарлагдахгүй энэ өөрөө олон улсын хөрөнгө оруулагч нар орж ирэх боломжтой. За тэгэхээр хууль эрх зүйн хувьд болохоор энэ дээр бол татварын талаас нь бас нэлээд дэмжлэг үзүүлж байна. За ягаад тэгэхээр нээлттэй зах зээл дээр гаргасан бондын хүүгийн өгөөч маань өөрөө 5% тий. За тэгэхээр бүхэл бүтэн 50% хөнгөлөлттэй гэсэн. Та хэрвээ хадгаламжин дээр одоо мөнгө байршуулад хүүгийн орлого авах юм бол 10% татвар төлж байгаа шүү дээ. Энэ маань өөрөө бүх аж ахуйн нэгж байгууллагын бусад үнд ялгаагүй тий. Гэтэл та олон нийтэд бонд гаргаад санхүүжилт татах юм бол таны бондыг аваад өгөөж хүртэж байгаа хөрөнгө оруулагч нар маань олсон орлогоосоо 5% татвар төлнө гэсэн. 50%-аар хөнгөлөлттэй. Тэгэхээр энэ бол бас татварын бол нэлээд томоохон хөнгөлөлтийг бол бий болгоод явж байгаа.